яаж авах вэ? Одоо энэ танаа дээр чинь салаалын технологиор итгэжлэгдсэн бас үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг юм байх шиг байна. Тэгэхээр лаборатори маань өөрөө эргээгээд тэр итгэмжлэгийг авсан байх. За эргээд нэг стандарт нь яг энэ малчтад болон жижиг дунд бизнес хэрэгжиж байгаа, ойрын бизнес хэрэгжиж байгаа хүмүүсийн стандартыг таниулдаг болох. Ингэжиж манай бараа бүтээгдэхүүн, энэ хангаан улсын бараа бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай болох гэсэн. Одоо энэ яг он гарахаас өмнө бид чинь Евразийн төр хилцээр нэгдээд орсон байна. За энэ бол одоо эргээгээд 180 сая хүн амтай хүүтэн манайх байлгүй дөрвөн удирдалтай ийм орнуудын зах зээлийг хийж өгсөн байна. Одоо нэгсэн давтрын төлөвлөсөн. Одоо бидний зүгээр засгийн газрын зүгээс энэ орон нутгийн удирдлагын зүгээс хийх ёстой ажлын өгөхөр эргээгээд үүнтэй холбоотойгоор бид нар давтрын бус одоо тэрийн зохицуултын арга байна шүү дээ. Яг энэ стандарт зэрэг тохирол энэ нэгжлийн ажлуудыг бид нар Орос болон бусад Казахстан, Станы орнуудад тэр ижил түвшинд авчрах хэрэгтэй болж байна. Тэгэхээр тэрний чинь одоо үндсэн тулгуур нь юу гэдэг л лаборатори стандартын асуудал яриад байна. Энэ дээр бас онцгой таврын анхаарал хандуулах хүсэж байна. За яг энэ нь бүсийн хэмжээ тавх маань энэ үндэсний энэ лаборатори одоо бүсийн лаборатори хаана байгуулвал бас зүгээр байна. Энэ дээр яг үр ангаах нь хөлөө амбицтай явж байгаа. Энэ дээр бас яг бүсийн зөвлөлийн хурлыг ингээд үр ангаах, марангаах юм шийдэж явах шаардлагатай. Тэрнтэй холбоотой газраа зураг төсөв тез үнэлцгүй бэлдээд явахыг бас таамаг сонсож байна. За ангаа бүсийн аял жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын засгийн газрын 2024 оны 189 дугаар тогтоолд тулсан Арангаан Цэнхэр захир их тамир өндөр улаан асуудал авцам дагуух бүр уурлахын байгууллага шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх. За бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэд дэмжлэг үзүүлэх бас шаардлагатай байна. За чуулган завсарлахаас өмнө улсын хурлын тогтоол гарсан байна. За улсын хурлын даргын бас санаачлагыг дарах эрчим хүчний дархмал их усрээр одоо зөвхөн одоо эрчим хүчний хангах зогсохгүй. За одоо энэ буудлах цэгүүдийг сэргээгдэх эрчим хүч болон экологийн цэвэр одоо буудлах цэгүүдийг бий болгох. За тэнд одоо байршуулсан байгаа нарны болон одоо бусад их уср өрхийн дархмал их усрыг эргээд энэ бүсийнхэн аймгийнхаа орон нутгийн эрчим хүч хангадаг болох асуудлыг улсын хурлын тогтоол гарч үүнтэй холбоотой зөвшөөрлийн тоог хялбаршуулах. За хуучин бол одоо 9 шат дамжлагад дамжсан одоо 2 шат дамжлагад дамждаг болох 11 хоногийн хугацаанд энэ зөвшөөрөл авах боломжийг бүтээсэн байна. За мөн одоо өөрөх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байяа гэдэг одоо өөрөө дэвшүүлээд одоо тэр нарны панелыг тавиад тэр гарч байгаа эрчим хүчийг зөвхөн өөрийнхөө эрчим хүчийг хангах зогсохгүй тэр нөгөө өрхийнхээ за нөгөө эргээгээд үндсэн шугамлуугаас эрчим хүчээ заахын боломжийг гарч ирж байна шүү. Танд бас таа хүмүүс одоо за одоо генератор гэдэг байхгүй тий. За заавал одоо юу дулааны станц гэдэг байхгүй. Дархмал их уср маш хурдан хугацаанд хүн эрчим хүчний дутагдлыг арилгах боломжтой байгаа. Энэ дээр бас анхаараа. Одоо мэдэх үү генератор хэрэгтэй байх. Энэ дээр бас анхаарал өрөөж. За стандарт хэмжил зүүн салбарт бас яг энэ ажил авснаас хойш нэлийн анхаарал хандуул явж байгаа. Энэ нь бид яг энэ лаборатори болон стандартын асуудлыг хаягдсан явсан байна. Энэ эргээгээд яг л нөгөө үйлдвэрлэл болон бусад салбаруудын юмс бас хөгжихгүй байгаа шалтгаанууд нэг бол яалчгүй энэ салбар байна. Орон нутагт ажилласан лаборатори нь стандарт хэмжээ зүүн газрын одоо подвалтын ч гэдэг стандарт бус одоо байшин салбар үйл ажиллагаа явуулдаг. Шаардлагатай өөрчлөлт харуу үзүүлж чаддаг. За тэгээд хуучин мэргэжлийн хяналт гэдэг байхад нэг одоо босоо тэгээ бүгдээрээ одоо хүнлэнгийн хараат бус лабораторийн ийм тогтолцоотой сул өнөөдөр тэр нь байхгүй болоод 8-9 яам дээр 8-9 салбар яамнууд дээр тусдаа ингэ лаборатори үйл ажиллагаа явуулснаас болоод нөгөө маргаан басагддаг магадлан ирдэг лабораторийн тогтолцоо байхгүй болсон. Одоо үүнийг бас хэрэг ажил явуулдаг. Одоо үндсэндээ иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг одоо төрийн чөлөөний аль нэг лабораторид шинжилгээ өгөөд доогоор буцаагаад лаборатори дээр одоо хариу авчдаг. Тэгээд тэрийг энэ төсвийн хордлого болоход эргээд хөөж шалтгааныг одоо илрүүлэх юм тогтолцоо маань байхгүй болсон. Тиймээс ч одоо энэ мэргэжлийн хяналт дээр сэргээ ярьж байгаа. А гэхдээ энэ үндсэн суурь нь өөрөө эргээд энэ лабораторийн нэгэн тогтолцоо болох шатлалыг бий болгох. За үүнтэй
сайн авах боломжтой байна гэсэн. За шинэ уршигтай холбоотой бас олон нийтэд янз янзын мэдээлэл явж байгаа. За шинэ уршиг дээр одоо шалгах ажлын хэсэг байгуулагдаж байж байгаа. Ажлын хэсэг санал дүгнэлт гарсны үндслээр цаашдаа эрхэд сүмөрөө яаж ажиллах вэ гэдэг сүмөр тодорхойлж байна. Одоо бол нөгөө хуучин шиг бид нар нөгөө хүсэн болгонд нь зээлхэхээс илүү одоо нөгөө дараагийн шатны буюу дундын уршиг байх юм уу. За тэгээд логистик агуулгах боловсрол салбарын өөдөө гэдэг юм. Тэр чиглэл рүү илүү хөгжүүлэх шаардлагатай болов гэж харж байна. Одоо бид чинь хангалттай хэмжээнд улсын хэмжээнд 900 гаруй тэрбум төгрөгийн зээл болсон. Яг одоо зээлийг төлөлт бол за дайггүй сайн байна. Одоо энэ бас эргээгээд өнгөрсөн жил 2025 онд Монгол улс түүхэнд хамгийн одоо өндөр хэмжээний одоо рекорд хийсэн махны экспорт хийлээ. Одоо тэр танаа аймагч бас Монголоос гаруй би оролцоо явуулж байна. За одоо хамгийн өндөр хэмжээний Монгол улсын Монгол экспорт нийт 320 сая доллар мах экспорт хийсэн байна. За энэ бол зөвхөн одоо уршаа биш. Уршаа гаргаж байна. Станы уршаа. За тэгээд тиймээс одоо бид нар цаашдаа энийг одоо гаргасан амжилтаа баталгаажуулахын тулд энэ лаборатори асуудлуудыг ярьж байна. За үүнийг эргээд бид шинэ хоршоо гэдэг асуудлаа үүнтэй холбогдуулж цаашдаа хөгжүүлэх шаардлагатай болов гэж харж байна. Яг ингэ шинэ хоршоог зээлгүүд явахаар нөгөө хуучин үүсцэн байсан хоршоонууд нь задраад ингэ жижиг хоршоодууд болох задрах бас үйл ажиллагаа одоо ажиглагдаж байна юм. За нэг тийм асуудал байна. За тэгээд за сая энэ юуны гал унтраах автомашины асуудлыг бид нар юунаас шийдэж өгнө. Одоо энэ жил бид чинь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улс орны хэмжээнд энэ хувийн эрхлийн юу гэдэг бол 100 сая долларын төслөд хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ дээр бас нэг хүсэлт байна. Та бүхэн маань ер нь одоо жишээлбэл 36 м сундаг одоо гал унтрах машин 3 тэрбумаас дээш үнэлгээтэй. Үн өөрөө. За тэрийг тэгээд байнга ажиллагаатай байх засвар үйлчилгээ за ажиллах болсон хүчингээ бэлтгэн чи асар их бас хугацаа урдаг их зардалтай байдаг. Тэр цаашдаа та бүхэн одоо энэ барилгажуулахдаа өндөрчлөлтээр нь юм хязгаар тавьдаг байна. Одоо байгаа энэ төвшөнд аюулгүй байдлыг хангаж чадах төвшөндөө та бүхэн маань энэ шинээр баригдаж байгаа барилгуудад шүүл болох асуудлыг та бүхэн орон нутгатаа тэгж шийдэх хүсэж байна. Тэгэхгүй бол 15 давхраас дээш барилга бариад төгтвөл бид нар аюулгүй байдлыг хангах боломж байхгүй. Тийм одоо өндөр дээшээ сундаг автомашин бас цөөхөн. 15 давхар гэдэг маань үндсэндээ 45 6 м сундаг л машин хэрэгтэй гэсэн. Тэрний чинь үнэлгээ нь 5 6 тэрбум төгрөг болоо гэж. Тэр нь одоо улсын хэмжээ 8 ширхэг байдаг хаа тийм. 5 ширхэг л. Тэр чинь одоо Улаанбаатар хотод хичнээн өндөр байшин баригдсан байх үлээ. Тэгэхээр аймаг орон нутаг маань одоо бид нар энэ одоо энэ 10 давхар чинь тааруулсан одоо 30 хэдтэй машиныг шийдэж өгнө. Үүнээс цааш 10 дотроо та бүхэн маань энэ байшин энэ шинэ одоо энэ барилгажуулах юм дээр өндөр хязгаартай аягүй шаардлагатай шүү. За өнөөдрийг хүртэл 2025 оны 138 дугаар тогтоолоор за Архангай аймгийн Тариад Эрдэнэ мандал Харан үлзийд сумны 10 шиг гэр шийдсэн байна. За Архангай Эрдэнэ дуулан сумд 3 шиг гэр шийдсэн байна. За энэ саяны ярьсан 5 гэрийг асуудлыг бид нар шийдэж өгье. За хотын сумын засаг даргын тамгын газар туулах чадвартай автомашин бас шийдэж өгсөн байгаа. За мөн 649 тонн тэжээл бас улсын нөөцөөс бас олгосон байгаа. Аймгийн нөөц ер нь багт дуусна. Дуусна байгаа юу? Одоохондоо тэжээлийн асуудал байхгүй байна тийм ээ. За автомашины асуудлыг энэ ямар хоёр сум вэ? Өндөр улаан үгүй нэ. Аль аль машин шүү яа. Богд машин. Яг боломжоор. За энийг боломжоор бид нар судалж байгаад яг болвол нэгийн ч юм уу шийдэж. Яг энэ ондоо багтаад сумдын эрүүл мэндийн төвүүдэд бас туулах чадвартай машины хангалт бас хийгдэх. Энэ бол 3-4 сараас хийгдэх баг. Тэгээд саний ярьсан машины аль нэгийг шийдэх та.
Эрүүл мэндийн төвлөлд одоо бүр 6 эрүүл мэндийн төв юм шиг болсон. За мөн 50 тонн шатхууны дэмжлэг буюу бид нар 162 сая 500 мянган хүний түвшний асуудал бас энэ үйлчлэлийг өмтөөд авах хаврын одоо энэ хүндрэлийг за хаврын төмөртэй холбоотойгоор бас таа бүхэн маань энэ болшгүй зардал гарах магадaltaй тул таахан бас энэ төв шатхууны 162.5 сая төгрөгийн түвшний талбай бас аймгийн онцгой комиссд хүлээлгэж өгнө. За. Шатхуунаар бүх асуудал шийдчих юм биш. За өөр асуултаа саналтай байна. Байхгүй юм. За шатасад баярлалаа. Би бас ер нь бол